Оройн үзэгчтэй чухал яриа нэвтрүүлэгтээ хамт байдаг үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид өнөөдөр студид нэгэн эрхмийг урьж бас өөрсдийнх нь хийсэн ажил болоод ялангуяа хүн зонлууд чиглэсэн тэр хуулийн төслүүдийн талаар ярилцахаар студид эрхэм зочны уур Симанга улсын их хурлын гишүүн Саран гэрэл бидний урилгыг хүлээн авч студид хүрэлцэн ирээд байна. Бидний урилгыг хүлээн авчихсан танд баярлалаа. Баярлалаа. Сайхан зочж байна та? Сайхан зочж байна. Оо сайхан зочж байна. Ерөнхийдөө таны өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд хийсэн ажлыг эргээд нэг хараа зөхөөд судаад үзэх юм бол 30 гаруй хууль дээр ажилласан. Гэхдээ голцоо хүний тэр аюулгүй байдал, амьдрах орчин, хүний нэг таатай байлгах тэр зүйл рүү их чиглэсэн баг шүү. Жохом энэ хуулиудыг өөрөө ингэ зорж барьж авч хийв үү? Аль эсвэл зүгээр л ингэ нэг явж байхад өөр аяндаа тэр хууль руу шургаж ороод байв уу? За юуны өмнө өнгө төрхөө олсон, олон үзэгчтэй олсон энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж өнгөрсөн бас 3 жил хагасын хугацаанд миний хийсэн ажил төрлийн талаар асууж бас олон нийтэд хүргэх гэж байгаа уунаас сэтгүүлчтэй их баярлж байна. За хуулийн төслийн тухайд бол ер нь мэдээж хэрэг хувь гишүүний санаа оноо гэж байна. Гол төлөв бид нар бол энэ манай улсын хурлаар батлагдаж гарч байгаа хууль тогтоомжол 76 хүний одоо бүтээл байдаг. Нэг хүний санаа оноогоор ер нь хууль төрнө гэж байдгүй. 76 конопор бол асуудал шийдэгддэг. Энэ утгаараа бол ихэнх одоо хуулийн төслүүд дээр бол мэдээж хэрэг одоо ангийнхаа нөхдөдтэй улсын хурлын гишүүдтэйгээ хамтарч ажилласан байдаг. За яг таны асуусан асуултанд одоо шууд хариулахад бол ер нь би өөрөө одоо хувь хүнийхээ хувьд сэтгүүлч байгаа хувьд дандаа нийгэм рүү чиглэсэн, хүн рүү чиглэсэн энэ асуудлаар нэвтрүүлэг хийдэг, энэ сэдвийг одоо голлон барьж авч ажилладаг байсан. Одоо тийм өөрөө хувийн онцлогтой хүн гэхүү дээ. Энэ талаас аваад үзэх юм бол эргээд ингээ ботход ажилласан хуулийн төслүүд маань яг таны хэлсэн шиг дандаа хүн рүү чиглэсэн, нийгэм рүү чиглэсэн одоо яг иргэн хүнд хамаатай ийм одоо хуулиуд дээр ажилласан хууль тогтоомжийг гаргахад одоо оролцсон байдаг. Улсын хурлын гишүүн Батхүү Саран гэрэлгээд эдгээр эрхмүүд бас замын хөдөлгөөний тухай хууль дээр ажилласан. За учир нь юу гэхээр замын хөдөлгөөн гэдэг маань манад бол үнэхээр асуудалтай ийм зүйл байсан. Өнөөдөр бол бас эмэг цэгсэндээ орж ийн. За жолоочд маань хариуцлага хэрэгжүүлж эхэлж байна гэж. Тухайлбал үүний тод жишээ юу юм бэ гэхээр бүс. За замын цагдаагийн газраас бүс гэдэг арга хэмжээ зохиодог. Зохиогоол нэг сар болохоор нэг хүн болгон бүсээ зөксөлдөг, нөгөө арга хэмжээ дуусгаар бүсээ бүслэгээ болчдөг байсан. Одоо хууль гарснаар бол энэ зүйл арилж байна гэж бол замын цагдаагийнхан их ам сайтай байгаа юм л да. Энэ хуулийг нь яагаад санаачлаад ингээд оролцож ажиллах болов? За таны хэлдэг бол одоо гарцаагүй амьдрал дээр бол батлагдж байгаа зүйл дээ. Ер нь монгол хүн гэдэг чинь одоо ахуй амьдралтайгаа холбоотой, нүүдлийн иргэншилтэйгээ холбоотой, мал аж ахуйтайгаа холбоотой, газар нутгийнхаа өргөн уудан байдалтай холбоотойгоор асуудалтай их тийм өжөө тайван ханддаг. За жоохон сөрөгдөө хэлэх юм бол нэлээд тийм хинэггүй хандлагатай ийм хүмүүс шүү дээ. Тийм болохоор ерөөсөө нэлээд тийм хуулиар заримдаг зүйлийг гэхдээ бүгдийг нь биш шүү. Ийм зохицуулах шаардлага бол амьдрал дээр байгаад байгаа юм. Ялангуяа энэ замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой асуудал бол төрийн асуудал гэхээсээ илүүтэй энгийн иргэд ялангуяа хүүхдүүдтэй холбоотой байгаад байгаа юм. Тухайлбал одоо өнөөдөр Монгол улсын хэмжээнд бол нэг 750 мянган тээврийн хэрэгсэл байна. Тэгээ жилдээ нэг 50 мянган хүн согтуугаар тээврийн хэрэгсэлж олооддаг. За үүнд нь хамгийн түрүүнд хүүхэд өртдөг. За 500 түүхэд энэ замын хөдөлгөөнд орж амь насаа алдчих штэ жилд. Тэгээд яг энэ статистик судалгаа замын цагдаагийн газраас хийсэн дүгнэлтийг ингээд аваад үзэхээр ямар нэгэн байдлаар согтууруулгундаа хэрэгжсэн үедээ замын хөдөлгөөнд оролцоод ингээд хүүхэд болон иргэдийн амь нас эрүүл мэндэд хохирол учруулсан ийм одоо гонигтой тоо байгаад байгаа юм. За энэ бол мэдээч хэрэг энэ хуулийн төслийг санаачлахад бол бидэнд нөлөөсөн тодорхой. За Батхүү гишүүн маань бол бас одоо эрэгтэй гишүүнийхээ хувьд бас одоо олон жил парламентд суусан туршлагатай хүнийхээ хувьд бол энэ хуулийн төсөл дээр бол мэдээч хэрэг ахалж голж ажилласан. За бид бол бас 5 хүний бүрэлдэхүүнтэй энэ хуулийн төсөл дээр ажиллаад ингээд өнөөдөр хэрэгжиж явж байгаад нэг баяртай байгаа. Одоо яг таны саяны хэлсэн бүсээ бүсэлтгөө бол тэгэл ер нь олон жил манай замын цагдаагийн газар энэ асуудлын хойноос хөөцөлсөн дөө. Тэгээд нэг цагдаа харахаараа нэг хальж шургуулсан болоод тэгэл одоо ихэнхдээ л ер нь хийдэггүй. Тэгвэл бид нар гадаадын оронд яваад үзэхэд ууган баярч гэсэн мэдчил байгаа да. Ерөөсөө ямар ч ууртай уцаартай үедээ л одоо энэ кино шиг нь харж байхад бол хамгийн түрүүнд л бүсээ хийгээд л давхдаг юм билэ. Одоо би тухайлбал бас л бүсийг алдаг оног хийдэг байсан хүн энэ хууль гарцсан сошиал ерөөсөө машиндаа суугаад хөдлөг байхад нь бүсээ хийдэг болсон. Тэгээ яагаад гэвэл би энэ бүсээ хийхийн ач холбогдлыг өөрөө хатуу ойлгосон л да. Юуны төлөө энэ бас хуулийн төсөл дээр ажилласан билээ. Одоо тухайлбал согтууруулгундаа хэрэгэлсэн үедээ автомашин жолоодох юм бол 1 сая төгрөгөөр торгуулна. Тэр мөнгө хаа байна?
хүний амьдралд бас л одоо нэлээд орон зай үүсгэндээ тэр мөнгөний аваад явчих юм бол тийм ээ. Тэгээд давтан үйлдэл хийх юм бол 2 жилээр эрхийг нь хасна. Дахин давтах юм бол одоо албадан хөдөлмөр хийлгэнэ гэдэг ерөнхийдөө ингээд шатараас арга хэмжээтэй ийм хууль гарсаа. Тэгээ би энэ хуулийн үр дүнд замын цагдаагийн газрынхантайгаа бас уулзсан. Үнэхээр үр дүнгээ үзүүлж байгаа гэж согтуугаар тээврийн хэрэгсэж болоодох байдал бол эрс багасч байна. За бүс хийдэг болсон, замын хөдөлгөөнд бол бас болгоомжтой оролцдог болсон. Ялангуяа бага насны хүүхдүүдийг замын хөдөлгөөнд заавал насанд хүрсэн хүн дагуулж ордог. За тэр хүүхэд ганцаараа ингэж явж ийн гэх юм бол эргэн хүн тэр хүүхдийг хөтлөөд энэ зам гарахт нь туслах ийм үүргээ хүртэл замын хөдөлгөөний одоо аюулгүй байдлын тухай хуульд суулгаад өгсөн байгаа. Ерөөсөө л Монгол хүн рүү, эргэн хүн рүү, хүүхэд рүү улмаар тэдгээрийн одоо эрүүл мэнд амь насанд халдаа асуудлыг л одоо хязгаарлах гэж түүнээс болгоомжлуулах гэж гарсан ийм хууль байгаа. Тэгэхээр яг хэлж штэ та хүүхдийн аюулгүй байдал гэж. Тэгэхээр бас нэг барьж авсан хуулиудыг чи ингээ хараад байгаа юм бол хүүхдтэй холбоотой хэд хэдэн хуулиуд байгаа. За үүний нэг нь хүүхэд харах үйлчлэгээ эмэгтэй гишүүдийн маань санаачил нилээн явсан энэ хууль бол бас л яг эргээд бодох юм бол хүүхдийн аюулгүй орчин, хүүхдийн эрүүл амьдрах тэр орчин таатай байх тэр нөхцөлийг бүрдүүлж байгаа. Дээрээс нь нөгөө нэг үндсэн хуулиар олгогдсон сурах эрх гэдэг юм уу тий? Хүүхд хамгаалуулах эрх гэдэг энэ бүхнийг л хангах гал яваад байгаа хууль байгаа байхгүй юу? Ингээд энэ хуулийн бас онцлог юм болоо. Ерөнхийдөө бас энэ хууль гарснараа иргэдэд маань юунд илүү давуу байдлыг үүсгэж байгаа юм. Ер нь манай улсын хурлын 11 эмэгтэй гишүүн энэ өнгөрсөн хугацаанд улс төрийн үйл ажиллагааг намжирхалгүй, талцалгүй хийж болдог гэдгийг харуулсан. Бид нар бол олон хуулийн төсөл дээр ажилласан. Яг саяны одоо хүүхдтэй холбоотой асуудал бол 3 хууль гаргачаад байж байгаа. Хүүхэд хамгаалах хууль, хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд харах үйлчилгээний тухай хууль. За хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн тухайд бол үнэхээр одоо иргэдэд хүүхдүүдэд маань ээлтэй ийм хууль болсон. Өнөөдөр бол цэцэрлэгийн насны нэг 240 мянган хүүхэд байгаа. За үүнээс бол 30 мянган өнөөдөр цэцэрлэггүй гэртээ цоочтой байна. За бид нэр энэ хуулийн төслийг одоо төрүүлэхийн өмнө бол 80 мянган хүүхэд бол гэртээ цоочтой байсан. Үндсэндээ бол цэцэрлэгийн насны гэдэг маань 2-5 насны хүүхдээ бид нэр хэлээд байгаа юм шүү дээ. Тэгээ цэцэрлэг байхгүй одоо болмоос гэртээ хар хөнгөө болмоос хүүхдүүдэд маань үнэхээр одоо аюул их учирж байсан. За зөвхөн одоо 2014 оны байдлаар аваад үзэх юм бол 29 хүүхэд амнасаа алдсан. Амнасаа алдсан шалтгаан нь бол их гонигтай л да. За цоочтой үедээ галт төмөрт өртөж амнасаа алдсан. За замын хөдөлгөөнд оролцсон үедээ амнасаа алдсан. За түүнээс гадна гэр хороолт хүүхдүүд маань халуун тоогоороо унаад төлөгдөж бас амнасаа алдаж байна. За мөн одоо жорлон муу усны нөхөндөө унаад амнасаа алдчихдаг. Ийм одоо гонигтай дүр төрх болоод өнгөрсөн хугацаанд бол олон байлаа. За хүүхд харах үйлчилгээний тухай хуулийн тухайд бол за улс цэцэрлэг барихыг хүлээхгүйгээр цэцэрлэгийн насны хүүхдүүдээ 5-аас 15 хүүхдийг одоо хүүхд харах үйлчилгээнд хамруулах болцоотой. За энэ бол байгууллагууд ч дэрэгдээ хүүхд харах үйлчилгээний тухай хуулиар одоо хүүхд харах үйлчилгээний төв байгуулж болно. Хувь хүн иргэд аж ахуйн нэгж хинэн ч гэсэн энийг хийх болцоотой ийм үд хаалгыг нэгэд өгчөж байгаа. За үүний үр дүнд бол та зүгээр хамгийн гол нь гэртээ та хүүхд харахгүй. Харин яг хүүхэд сурах одоо аюулгүй байх тийм орчныг бүрдүүлж иж бол энэ хууль бол хэрэгжиж байгаа юм. За бид нар өнгөрсөн хугацаанд одоо эмэгтэйчүүд маань нэлээд одоо шахсныхаа үр дүнд одоо төсөвт бол нэг 10 тэрбум төгрөг суулгаад ингээд хүүхд харах үйлчилгээний тухай хууль маань хэрэгжиж явж байгаа. Ер нь төсвөөс болоод ингээд байгаа болохоос саяны тэр 30 мянган хүүхдээ бол бүгдээр ингээд юм хамруулчих юм одоо болцоо өгнө байгаад байгаа юм. Хэрвээ одоо энэ төсвийн тоцтголоор бид нараас энийг шийдвэрлэх ийм зорилт тавиад ажиллаж байгаа. Ер нь улсын хэмжээнд цэцэрлэгийн асуудлыг хүнд байгаа л да. Өнөөдөр өнгөрсөн хугацаанд бид нар ч бас нэг 200 гаруй цэцэрлэг бариулсан шүү. Нийслэлийн төсөв болон улсын төсвийг шахаж хагаад бариулсан. Гэлээч гисэн 30 мянган хүүхэд бас л цэцэрлэгт явах юм одоо цэцэрлэгийн оронтой дутаад байгаа. За одоо бол ер нь одоо саяны энэ цэцэрлэгт хамрагдах насны бүх хүүхдүүдэд хамруулъя гэх юм бол дахиад нэг 200 гаруй цэцэрлэгийн асуудал шаардлагатай байна. Тэгэхээр энийг одоо ингээ барихыг хүлээд гэх юм бол бас л хэдэн жил шаардлагатай. Дахиад нөгөө өмнөх цэцэрлэгүүд маань ашиглалтын хугацаа дуусаад нэмэгдэл явах энэ л дүр зураг байгаад байгаа шүү. Ийм л дүр зураг байгаад байгаа. Тэгээ дээр нь бас манай төрөлд нэмэгдэж байгаа. Тэгэхээр цэцэрлэгийн тоо бол заавал шаардлагатай. Үүнийг хүлээхгүйгээр л бид нар одоо хүүхдүүдэд хамгаалтанд байлгаж цэцэрлэгт хамруулъя гэдэг үүднээс хүүхд харах үйлчилгээний хуулийг санаачилж батлуулсан. Энэ хуулийн бол насжилтыг та ер нь хэр харж байгаа болоо? Үнэхээр урт настай хууль байж чадахгүй аль эсвэл яг өнөөдрийн нийгмийн шаардлагатай уялдаад богино хугацаанд
хэрэгжээд явах хэрэгтэй хууль байгаа. За энэ хуулигаа бол ерөөсөө би насжилтанд нь огт санаа зовхгүй байгаа. Хамгийн гол нь цэцэрлэг хизээ баригдаж дуусна. Тэр хүртэл би энэ хууль бол их найдвартай үйлчлэнэ гэж бодож байгаа. Төсөв дээр мөнгөн ч гэсэн нэмэгдээд явах байх та. Тийм болцоотой. Түүний төлөө ч ажиллана. Тэгэхээр хүүхдэд яг хэллээс та 3 хууль байлаа гэж. Эндээс гадна бас хүүхдэд шууд биш ч гэсэн холбогдож байгаа нэг хууль бол яхаар улаан загалмай хуулийн шинжилсэн найруулга багш байгаа. Энэ дээр юу гэхээр хүүхдүүдийг тэр нийгэмд хэрхэн тустай хүн болгож хүмүүжүүлэх вэ гэдэг дээр энэ хууль бас тодорхой орсон юм шиг. Үүний шатлалын хүрээнд ч гэсэн улаан загалмай хажууд хүүхдүүдийг тэр чиглүүлсэн олон үйл ажиллагаанууд эхэлсэн юм шиг ийм зүгээр надад ажиглалаа л да мэдээ уншаад ингээд янз бүрийн материал уншаад сууж байгаа. Тэгэхээр энэ хуулийн ер нь онцлог юунд оршиж байгаа болоо. Дээрээс нь бас энэ хуулийг яг барьж авах шалтгаан юунд вэ? За би ууган баяр сэтгүүлчтэй их баярлж байна. Тэгээд хувь гишүүний тухайд өнгөрсөн хугацаанд бас юу хийв, ямар асуудал дээр анхаарал өгдөг үнэхээр их мэдээлэл сайтай байна. Одоо олон зүйлээс харж уншиж судалж одоо ярилцагчаа ингэ нэвтрүүлэгтээ урьж байгаад бол би бас мэрэгжлийн сэтгүүлч явдаг талархж байна. Энэ бол бас сэтгэлдээ сэтгүүлчийн л ийм одоо хандлага ийм ажил байдаг юм байна. Яг улаан загалмай нийгмийн тухай хууль гэдэг ингээд аваад үзэхээр иргэдэд тийм энгийн тийм ач холбогдолтой биш юм шиг ингэ харагдаж магадгүй. Яг таны хэлсчлэн энэ улаан загалмай тухай хууль бол хүүхэд залуучуудыг одоо хүний төлөө, нийгмийн төлөө гал усны гашуун зовлонгийн үед бас одоо өсвөр насны хүүхдүүд маань үүнд оролцож чаддаг тийм одоо хүмүүжлтэй болгоход бас чиглэж байгаа энэ хуулийн одоо заалтын нэг хэсэг нь. Тэгээ өнөөдрийн байдлаар бол 110 мянган өсвөрийн улаан загалмайчд байдаг. Яг тэгвэл одоо хүний төлөө, нийгмийн төлөө аюул зовлон учрахад түүнд оролцдог, тусалдаг тийм сэтгэхгүйгээр бид нар залуучуудаа ингэж хүмүүжүүлдэг. Ийм одоо бас ач холбогдлын энэ хуулийн бас нэг тал нь байгаа юм. За улаан загалмай нийгмийн тухай хуулийн яг одоо цагийн хамгийн гол ач холбогдол гэх юм бол өнөөдөр төр засгийн хийж чадахгүй байгаа ажилд энэ том айрмыг ашиглах ийм болцоог бид нар нээж өгч байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо бид нар төр өөрөө хийж чадахгүй байгаа ажлыг тодорхой хэмжээг нь улаан загалмай нийгэмлэгт гэрээгээр гүйцэтгүүлэх тэр боломжийг бол нээснээрээ их ач холбогдолтой. Ер нь бол улаан загалмай нийгэмлэгч өөрөө улс төрөөс хараад бус ажилдаг. Хамгийн гол нь улс орон нийгмийн өмнө тулгамдж байгаа асуудлыг заавал гал усны гашуун зовлон болохоор гарч ирж ажилдаг биш. Ерөөсөө яг одоо цагт төртөөгөө хамтарч нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тэр боломжийг энэ хуулиар нээж өгч ялангуяа эдийн засгийн энэ зах зээлийн үед зохицуулж нийцтэй болгож өгсөөр бол энэ хуулийн ач холбогдол оршиж байгаа. Улаан загалмай хууль бол нэг талаас яхахгүй юм боловч нөгөө талдаа бас эрүүл мэнд, аюулгүй амьдрах тэр орчныг бол хангаад байгаа юм. Тухайлбал хүн эрүүл байхын төлөө яах ёстой гэдэг энэ зүйл ч гэсэн явж байгаа. За үүний тод жишээ бол донорууд байна. Тийм донорууд байна. Ингээд бодохоор эрүүл мэндийн төлөө явж байгаа нэг хэсэг байгаа. Гэтэл нөгөө хэсэг нь бол эмчнэр. Эмчнэрийн асуудал өнөөдөр бас хуцаа шүүмжлэгч байна. За хамгийн сүүл таны нэг ярилцлагыг харахад бол эрүүл мэндийн сайд ламбааг томилогдох үеэр бас шаардлага тавьж явах шүү гэсэн. Юу вэ гэхээр эмчнэрийн энэ жагсаад байгаа, эмчнэрийн энэ эсэргүүцээд байгаа эрүүгийн хуульд орсон энэ асуудлыг нэг харж үзээч. Энэ тал дээр ер нь нэг эрүүл мэндийн сайдын зүгээс бас нэг тодорхой санаачлаг гаргаатгаач гэсэн ийм зүйлийг яриа сууж явах шүү гэсэн. Энэ ярих шалтгаан ер нь үнэхээр байгаа юу? Эсвэл зүгээр эрүүл мэндийн салбарын зарим нэгэн тайлбараар бол эмчнэр хэтэрхий өөрсдийгөө өмөрөөд байна гэж яриад байгаа шүү дээ. За ер нь одоо миний зарчим бол аливаа асуудалд бодиттой хандах. Би иргэдийн эрүүл мэнд амь насанд хохирол учирсан үед тэгтээ тэр нь бол эмчийн буруутай үйлдэлээс болсон үе ч үү. Тэгэхэд бол эрүүгийн хариуцлага тооцдог. Ийм хууль бол ерөөсөө манад үйлчилсээр ирсэн. За эрүүгийн хуулийн шинжилсэн найруулга бол 9 дугаар сарын 1-нд бол үйлчилж эхэлнэ. За энэ хуулийн 15-ийн 1-д одоо эмчнэртэй холбоотой заалтыг бол хэтэрхий хатуудуулж оруулсан. Энэ бол би бодиттой биш заалт гэж үзэж байгаа. Тухайлбал эрүүгийн хуулийн одоо үйлчилж байгаа хуулийн 106-гийн 2-т бол эмчийн буруутай үйлдэлээс иргэн хүний эрүүл мэнд амь нас хохирох юм бол хариуцлага хүлээдэг. За энэ нь бол нэгдүгээрт 1-ээс 3 жил эрхийг насж байгаа. За хоёрдугаарт бол 3 жил хүртэл хордог. За одоо шинэ хуулийн 15-ийн 1-д юу заасан бэ гэх юм бол яг л хэрвээ эмчийн буруутай үйлдэлээс иргэн хүний эрүүл мэнд амь насанд хохирол учрах юм бол за 1-ээс 3 жил эмчлэг эрхийг нь хасна. Энэ өмнөхөдөө хуулийнхаа залтаа ижилхэн. За шинээр орсон зүйл нь гэх юм бол 20-оос 80 сая төгрөгөөр торгоно. Эсвэл 2-оос 8 жил хорино. Тэгэхээр 2-оос 80 сая төгрөг ерөөсөө энэ бол одоо амьдралд нийцсэгүүл мөнгө тавьсан байгаа юм л да. Тухайлбал улсын хурлын гишүүн хүн жилдээ нэг 20 гаруй сая төгрөгийн цалин авдаг. Өнөөдөр эмчнэрийн цалин 600 мянган төгрөгтэй өгөөтэй байгаа.
За ийм торгуул байх нь. За нөгөөх нь болохоор 2-8 жил гэдэг бол хүний амь насыг санаатай бүлгэсэн үед 8-аас 15 жилийн ял өгдөг. Тэгэхээр үүнтэй адилтгсан хуулийн залтыг бид нар хийцэн байгаа байхгүй. Тэгэхээр би үүнийг бол амьдралд нийцэхгүй байна, бодиттой биш вэ гэж үзэж байгаа. Ганц би биш, олон гишүүн гэж үзэж байгаа. Тийм учраас бол би бас Нямдэрж гишүүн, Баян Сэлэн гишүүн нарыгаа бас уриалаад ингээд бид нар бас хуулийн төсөл өргөн барьсан байж байгаа. Тэгэхээр ер нь бол өнөөдөр ингээд эмчнэртэй холбоотой энэ хуулийн залтыг яагаад гаргав гэдэг дээр би саний хэлсэн асуултнаас дэлгэрүүлж хариулах хэрэгтэй гэж бодож байгаа. Манай зарим иргэд болохоор зэрэг за эмчнэр бол одоо ингээд хайхрамжгүй, болгоомжгүй, за дээр нь зарим нь хэнэггүй, мэдлэг боловсрол нь нэмгэн үүнээс болоод хүний эрүүл мэнд амнаас хохироод байна гэж шүүмжилдэг. За энэ бол мэдээч хэрэг бас зарим нэг талаар бол бодтой байгаа. Энийг би одоо бүгд тийм шиг хэлж чадахгүй. Тэгвэл өнөөдөр тангараг өргөсөн эмчнэртэй бид нар итгэхгүй хүнд итгэх юм. Санаатаагаар хүний эрүүл мэнд амь насыг бол боснуулахгүй. Би эмчнэртэй бол 100% итгэж байна. Ер нь бол олон улсын түвшинд эмч нарын одоо мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой альва алдаа үйлдэлийг бол гин буруутай болгоомжгүй үйлдэл гэж үздэг. Тийм ч учраас хатуу хуультай гэгддэг Хятад улс тухайлбал 3 жилийн хорих хэл оноодаг Оросын холбооны улс 4 жил хорих хэл оноож хахад өнөөдөр бид нар 8 жилийн ял оноогаад байна гэдэг бол ерөөсөө боломжгүй зүйл. Тухайлбал одоо энэ статистик судалгаа мэдээллийг ингээд аваад үзэхээр жилдээ бол одоо энэ эрүүл мэндийн байдлаар одоо аваар ослоор ингээд нэг 16 мянган хүн амнасаа алддаг, нас ордог. За үүнээс бол нэг 4318 эмнэлэгт нас орж байгаа. За манай улс бол нэг 8000 гаруй эмч байгаа. За эмчнэр нь бол торгуулах боломжгүй. Цалин бүлэг бид нар нэмэх ёстой болохоос угаасаа торгуулах тэр мөнгөнд байхгүй. Тэлтэй л ажиллаж байгаа шүү дээ энэ бол. Угаасаа тийм. Тэгээд торгуулъя, шоронд орохгүй байя гэдэг хичнээн хүссэн ч тэр мөнгөнд байхгүй байхгүй. Тэгэхээр саяны би тоог хэлээд байгаа нь жилдээ 4000 гаруй хүн эмнэлгийн орон дээр нас орж байна эмнэлэгт. Тэгэхээр бидний за 2 жилийн дотор бид нар бүх эмч нараа шоронд орчих нь шүү дээ. Үндсэндээ Монгол улс эмчгүй болно гэсэн үг. Тэгэхээр би одоо амьдралд нийцэхгүй байна, бодиттой биш байна гэж үзэж байгаа. Тэр дундаа манай тангараг өргөсөн эмч нар бол санаатаагаар хүний эрүүл мэнд амнасыг хохирохгүй. Тэгэхээр энэ шинэ хуулийн үйлчлээд эхлэх юм бол айцтай эмч нар ажиллаж чадахгүй болох юм шиг зүр харагдаад байгаа юм. За зэр шиг энэ лөө ойртчвал би буруучих юм билүү гэдэг. Надад торгуулах мөнгө байхгүй би шоронд орж тарах нь ерөөсөө энэ хүний бол одоо амь насыг аврах ямар ч боломж алгаа. Тэгээд тийм байна гэж ер нь хойшоо суучих гэдэг үгүй газаргүй. Тэрлээ бид нар өөрсдөө түлхээд байгаа юм. Манай эмчнэр тэхгүй л дээ. Тангар өөрсөн тэхгүй. Тэгэхээр ийм одоо амьдрал нийцэхгүй боломжгүй бодиттой бас ийм шийдвэр гаргаж болохгүй. Энийг бол бид нар улсын их хурл засалруулах ёстой л гэж үзэж байгаа юм. Тэгээд бусад гишүүдтэйгээ ярьсан. Үндсэндээ бол манай бас эрүүл сарвал гишүү олон биш үү. Улсын их хурл бол бид нартайгаа ярьсан. Бүгд бол энэ хуулийг бол дэмжнэ гэсэн. Одоо энэ бол алхам болоод явцсан байгаа. Засгийн газраас санал авахаар өгсөн засгийн газар маань энэ одоо хуулийн алдаатай энэ заалтыг бол засах зүйтэй гэдэг ийм шийдвэрээ засгийн газар гарцсан байгаа. Одоо улсын их хурл бас хуралдсан шүү дээ. Бид нар хаалтаа хийгээгүй байгаа. Тийм болохоор энэ улсын их хурлын бүрэн эрхийн хугацаанд эмчнэртэй холбоотой энэ хуулийн заалтыг өөрчлөх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Тэгсэн 9 сарын 1-нд хууль үйлчилж эхлэхээс өмнө өөрчилж болно л гэж үзэж байгаа юм шүү дээ. Ер нь бол энэ дээр бол би улс төрийн намууд бол ойлголцсон гэж ойлгож байгаа. Дараагийн нэг асуумаар байгаа зүйл бол бас таны одоо яг бас санаачлан явж байгаа хуулиудаас асуумаар санагч юм л да. Өчнөө юу гэхээр цэргийн насныхны энэ хангамжийн асуудал гэдэг нь бол их хугацаанд болох. Ягаад гэвэл 45 хүрээд маш их тэтгэврт гарчдаг. За тэгээд тэрнээс хойш ажилд орё, бас ажилд авахгүй. За таны тэтгэврийн нас болоод тэтгэвэр цугцсан хүн байна. Яг иймэрхүү нэг юм хэцүү байдалтай байдаг хүмүүс. Залуу наснда яадаг вэ гэхээр бас нэг энэ тэндээс тушаал хүлээж аваад бараг л өстой нэг тогтол суусан байр оронгуул амьдардаг ийм хүмүүс болчиход байгаа. Энэ дээр ер нь хуулийн дээр нь өөрчлөлт оруулахаар явж байгаа гэсэн ямар өөрчлөлтийг хийх зорилго авахлаад энэ хуулийг бариад авба. За миний хэлэх гэснэг бол манай огон баяр сэтгүүлч бүгдийг хэлчихлээ. Үнэхээр бол цэргийн албан хаагчдынхаа бид нар бол одоо нэлээд хатуугаар хэлэх юм бол залуу халуунаас энэ сорчдөг л байхгүй. Тэгэл 45-аас 55 наснд тэтгэврт гарчдаг. Тэгээ яг 5-аас 10 жил ажиллах бололцоотой бас одоо биеийн хүчний хөдөлмөрч төр оюуны хөдөлмөрч төр хийх бололцоотой энэ үед нэг тэтгэврт суулгачдаг. Тэгээ хөөх юм бас нэг өөрсдийнхээ одоо бор зүрхээр өөрийнхөө чадал авьяас бэлгээрээ ажил олдог. Тэгээд нэг 5-аас 10 жилд нь хөдөлмөр эрхлээд тэр ажилласан жилээ нэг жилийг нь хагас жилээр тооцоод тэтгэвэр дээрээ нэмүүлээ гэхээр зэрэгэл
тэр одоо боломж нь хуулиараа хаалттай байгаа. Үүнийг л энэ хуулиар нээж өгч байгаа. Ингээд Бацаантан гишүүн битээр бол энэ дэр нэлээд тийм тууштай ажилласан хуулийн төсөл санаачлаад бас улсын хурлын гишүүдийнхаа нэлээд хэсгийг нь оролцуулаад ингээ өргөн барьсан байж байгаа. Энэ бол бас амьдрал дээр хэрэгжих юм бол манай цэргийн албаа хаагчдад идэвхтэй тэтгэмжийн асуудал нэмэгдэх боломжтой ийм дүр зураг гарах юм байгаа. Би энийг бол бас л хүн рүү чиглэсэх ач холбогдолтой хуулиа гэж үзэж байгаа. Тэгэхээр та сая хэллээ шүү дээ. Нэмнэ гэж. Манайхан чинь тэтгэврийн хэмжээг нэмэх болохоор нэг улсын эсвэлтэг уялдаар болохгүй болно бүтэхгүй гэл ингээд баахан маргаа өсчдөг. Энийг зохицуулах тэр боломж байгаа юм уу? Өнөөдөр бас яг энэ цэргийн насныхаа маань хичнээн хүнийг ингэж хамруулах тэр дүр зураг боломж байгаа юм. Ер нь юу тэтгэвэр хэмжээ нэмэгдүүлэх гэж байгаа юм биш. Нөгөө 45-аас 55 наснда гараад 5-аас 10 жил ажиллах болцоотой байна да. Тэрийг ашиглаж ажиллаад тэр ажилласан жилээ нэмэгдүүлээ. Тэр хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ төлнө тийм ээ. Тэр шимтгэлээ оруулаад тэтгэврээ нэмэгдүүлээ гэж байгаа асуудал. Өөр бол тэгэхээр зэрэг энийг бол хэрвээ ажилласан бол одоо тэр ажилласан жилийнхаа тэтгэврийг авах хэрэгтэй үстэй нийгмийн даатгалын шимтгэлээ төлчихсөн байж байгаа. Тэрийг л одоо хуулиар зохицуулж оруулъя гэж байгаа. Яг бол ерөөсөө цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль одоо энгийн иргэний тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль зөрчилдөд хоорондоо нийцэж өгөхгүй байгаа. Үүнийг л амьдрал нийцүүлэе гэж байгаа. Түрүүн бас мартсан байна шүү. Эрүүл мэндийн эм хэрэгслийн тухай хуулийн дээр бас таныг ажилласан байхыг олж уншлаа. Тэгээ энэ дээр ер нь өөрчлөлтүүд нь юу болов? Яг гэвэл манайхан чинь эм эмнэлгийн хэрэгсэл гэдэг зүйлийг бол төдийлөн ойлгохгүй. За эмийн хэрэглээ гэхээр ёстой нэг өдөр тутмын талах шиг хэрэглээтэй ийм аюулгүй байдал байна л гэдэг зүйл яригадаад байдаг болохоос яг учир гүн гүнзгий ойлголт нь юу юм бэ гэдэг дээр бол төдийлөн бас манай иргэд маань ойлголт нэмгэн баг шиг байна. Үнэ. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль дээр бол би нэлээ удаа бас байрч явж сууж ажиллаж байгаа. Манай нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Бац цогт маань төрөөс эмийн талаар баримтлах бодлогын ажлын хэсгийг надаар ахлуулаад бид нэг 2014 онд баталсан юм байна. Тэгэхээр энэ төрөөс эмийн талаар баримтлах бодлогоо батлаад үүнийг яг хэрэгжүүлэх тухай хууль нь болохоор эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль. За үүнийг л ингээд шинжилсэн найруулгаар 60% нь өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. За өмнөх бол одоо эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон төрийн бодлого нь хаашаа чиглэж ирсэн бэ гэх юм бол ерөөсөө эмийн хүртээмжийн тухай асуудал дээр чиглэж ирсэн юм байна. Нөгөө эмийн салбар маань зах зээл рүү шилжээд төрийн асуудлыг барихаа болоод хувийн хвшил рүү шилжсэн үед эм хурдж эхэлсэн. Эмийн хүртээмжийн тухай асуудал дээр нэлээд анхаарад тэгэхэд зах зээл мэдээж хөгжсөн манай хувийн хвшлийнхэн бол энэ чиглэлд сайн ажиллаад хүртээмж нь хангалттай болоод чанар аюулгүй байдалд нь анхаарах хэрэгтэй болсон юм байна. За яг үүнд таарсан бид нар хууль хийх шаардлагатай болсон. Тэгээд төрөөс эмийн талаар баримтлах бодлого дээр ямар асуудал туссан бэ гэх юм бол энэ эмийн асуудлыг хариуцсан тусгай агентлаг юм уу эсвэл ийм бие даасан эмийн зохицуулалтын газартаа болёо гэдэг. Ингээд бодлогоо батлаад гаргачихсан. Яг энэ хуулиа хэрэгжүүлэх болоод хуулиа гарах болсон чинь за одоо шулуухан хэлэхэд манай намын бүлгийн миний журмын нөхөр Суу Батболд бол яг энэ хууль эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хэлцээд явж байхад бол нэг хууль орж ирэхээр зэрэгэл одоо ингэ нэг агентлаг нэг одоо байгууллага байгуулахаар орж ирдгээ энэ бол одоо төрийн данхар бүтцийг нэмэгдүүлж яана гэдэг ийм шүүмжлэлийг хэлээд яг манай одоо улсын хурлын гишүүдийн сэтгэхүй дээр тоглоод энэ хуулийн төсөл маань төр хойшлцсон байгаа. Ер нь бол би Батболд гишүүний шүүмжлэлтэй санд нийлдэг юм. Тэгвэл эмийн асуудал бол өөрөө энэ бол Монгол хүний ходоод руу орж байгаа эрүүл мэндийнх нь асуудал. Энэ хүн эрүүл явах уу эсвэл амь насаа алдах уу гэдэг Монгол хүний эрүүл мэндийн амь насны тухай асуудал байхгүй юу? Тийм учраас зайлшгүй хэрэгтэй. Зайлшгүй хэрэгтэй юм дээр бол ерөөсөө энэ дээр бол одоо бид нар гар татах юм уу, хүн татах юм уу, байгууллагаас ерөөсөө огт одоо татгалзаж болохгүй гэж би үзэж байгаа. Би зүгээр нэг 65 хүнтэй агентлаг байх юмаа гэд хэлсэн чинь л ерөөсөө яамнаас том байна гэд ингээд асуудал үүсээд манай гишүүд маань ч гэсэн за ерөнхийдөө тийм байна гэдэг асуудал тавиад хойшлцсон доо бүр одоо хэлцгээ болоогүй. Тухайлбал олон улсын төвшөнд бол ингээд аваад үзэх юм бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж бол эмийн холбоотой асуудлыг улс төрөөс үл хамаарсан ангид яг бие даасан байгууллагаар зохицуулахгүй бол энийгээ ерөөсөө зохицуулж чадахгүй гэдэг. Ингээд манай улсын их хурлын 5 гишүүн за ингээд төслийн шугамар бид нар Филиппин улсад очиж туршлага судлаад тэгээ нэлээд бас энэ ижил төстэй хөгжилтэй орнуудынхаа туршлага дээр үндэслээд энэ хуулийг бол ингээд хийсэн юм байна. Тухайлбал Филиппин улсын зах зээл нь одоо 25% нь хуурамч бүртгэгдээгүй юм эзэлж ирсэн. Яг бие даасан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу бусад орны туршлагын дагуу бие даасан агентлаг байгуулад энэ хуурамч эмийн зах зээлийг 8% шахаж чадсан. Байгуулагдаад 2 жилийн хугацаанд өнөөдөр манай хуурамч эмийн зах зээлийг бол 19% байгаа шүү.
бүртгэгдээгүй хурамч аюултай л гэсэн үг шүү. Аюултай л гэсэн үг. Эний одоо бас урах гэн ингээд гараал байгаа. Хэрэв бие даасан юм зохицуулалтын байгууллагатай болчих юм бол бид нар хяналтаа төвлөрсөн байдлаар хянж чадах юм. Одоо 6 тус тустай бие даасан байгууллага хоорондоо уялдаа холбоо байхгүй, мэдээлэл солилцдоггүй. Ийм байдлаар манай зохицуулалтын ажил нь яваад байгаа. Тийм ч учраас бид нар хуурамчийн зах зээлийг шахаж чадахгүй байгаа. Энэ ажлаа хийж чадахгүй байгаа. Тэр хамгийн түрүүнд одоо энэ шинэ хуулийн ач холбогдол нь энэгүй чиглэж байгаа. За дээр нь манай монголчууд бүс нутагта 3-аас 5 дахин өндөр үнэтэй юм хэрглэж байгаамаа. Үнэхээр хүндрэлтэй байгаа. Би саяхан нэг юм авах гээд аптек руу орлоо. Хөөхөө нэг юм өвчин намдах юм авах гээд байна. Ибупрофен. Тэгээ нэг юм ганц удаа юм хавтгаг авах гэж хайрцгийн тухай асуудал ш. Тэгээ хэдэг гэсэн 3,000 төгрөг. Тэгээ нөгөө эмээчний хөрхий төрөвчөө удлаад мөнгө эмрээх харлаа би яг 2,500 дутаад байна л да. Тэгээ би тэр касны охинд хэллээ. Миний дунаа эмээгийнхээ эмээг өгчөө чинь 500-ыг нь би өөрөө авах гэж байгаа юм дээр нэмээд өгөө гэсэн. Эмээ хөрхий над руу нэг том хараад баярлаа гэж хэлээгөө жоохон тийм санаан зовсны ясан эмээ аваад бошоохон гараад явчихлээ. Ийм өрөвдөлтөд дүү зэрэг надтай тохиолдсон нэг болохоос бүхэлдээ байгаад байгаа. Нэг нь ард түмэн маань ядуу нэгдүгээр хоёрдугаар манай эм өөрөө өндөр үнэтэй байгаа байхгүй. Бүс нутагтаа 3-аас 5 дахин өндөр үнэтэй эм хэрглэж байгаа. За үүнийг хязгаарлах боломжтой. Тэгвэл энийг бол төр бол эмийн үнийг тогтооно гэсэн үг шүү. Энэ хуулиар бид нар эмийн зөвлөл байгуулж байгаа. Энэ дээр бол хувийн хвшлийнхаа маань оролцсон. Эмийн санчд маань оролцсон. Төрийн байгууллагынхаа маань оролцсон. Эм ханган нийлүүлдэг байгууллагынхаа маань оролцсон. Ингээд зөвшөлдсөд дэлхийн зах зээл дээр ямар байна? Ижил төстэй орнуудад ямар байна? Манайд ямар байна? Тэгвэл мэдээ чирэг нөгөө эм ханган нийлүүлэгчд болон эмийн санчд маань ашигла тэндээсээ гаргана. Тэгвэл 3-5 дахин их биш. Үүнийг бол зохицуулах гээд ингээд маш одоо ач холбогдолтой хүрээний хууль байх нь л да өгнө. Энэ бол ерөөсөө маш өргөн хүрээний дэлхийн жишгт нийцсэн. Тэгтээ Монголынхаа хөрсөнд буусан ийм чухал ач холбогдолтой хууль гарах байсан. Харамсалтай нь бол ойлголтын зөрүүгээс мэдээллийн тутамгаас хойшлуулсан байгаа. Тэгтээ энэ хуулийг бол заавал гаргана. За тэгэхээр битэрийн ярилцах цаг маань ерөнхийдөө өндөрлөх тийш хандж байна. Асуух асуултууд бол нэлээд хэд байсан боловч цаг хязгаартай байлаа. Туулын асуудлыг бас нэг барьж аваад явж байгаа гэсэн энэ дээрээ товч хариулаач. Мөн дээрээс нь одоо бас өчигдөр хүүхдийн эрхийг хамгаалах өдөр боллоо. Энэ тэр эмэгтэй гишүүний хувьд ер нь хүүхд рүү чиглэсэн ямар бодлого ер нь цаашдаа зайлшгүй хэрэгтэй байна гэж харж байгаа болоо. Энэ хоёр асуултыг нэг зэрэг тавьчих. Яг бол цаг бага байгаа учраас та тавьчих. За би тавьчихын хариулъя. Тэгээ за туул голын асуудал нь өнөөдөр үнэхээр зөвхөн Улаанбаатарчуудын биш, хан улчуудын биш, монголчуудын тулгамдсан асуудал болчиход байгаа юм. Өнөөдөр туул голоос одоо Монголын нийт хүн амын 42.8% нь Улаанбаатарчуудын үүнээс 95.7% нь Улаанбаатарчууд энэ уснаас мундаалж байгаа. За өнөөдөр тэгтэл бол туул голын бохирдол бол үнэхээр хэцүү болчихлоо л да. Тэгээд ялангуяа тэр туул тосхон сонгоны ойролцоо бол ерөөсө бохирдол нь ялангуяа өвөл ингээд очиад хараараа угнааны өдөр. Тэнд бол ингээд хөлдсөн байхад бол ерөөсө тэр бохирдол нь яг дээрээ гараад ингээд хөлдөж гисэн ингээд харагддаг байхгүй. Тэгээ ийм бохирдолтой монголчууд маань бидний ундаалдаг ус шүү дээ. Би сая хэмжээг нь хэлчихлээ. Ер нь 5 аймаг 35 сумын иргэд ундаалдаг шүү. Тэгэхэд бохирдлын хэмжээ нь их байна. Дээр нь ус маань их татарж байна. Одоо ер нь дуртай иргэн аж ахуй нэгж туул голын эргээс очиод хайргын татад аваа авчиж шүү дээ. Гэхдээ яагаад боломжтой газраас нь галт тэргээр тэрэг зөөж болдгоо ундаалдаг уснаасаа ингээд аваад байгаа юм бэ. Ерөөсө товчхон хариулахад туул голыг хамгаалсан тусгай хууль гаргах ёстой. За одоо урьдчилсан байдлаар усны тухай хуульд нөгөө туул голын тусгай хууль гаргах гэж хуулийг чинь засгийн газраас санал авна гэдэг ингээ хугацаа орно шүү дээ. Бидэнд то тэрийг хуулийг хугацаа байхгүй байгаа учраас эхний ээлжинд манай Өргөдлийн байнгын хороо Бацандан гишүүн Ганбаатар гишүүн бид гэж санаачлаад одоо усны тухай хуульд бол тодорхой заалт оруулаад өргөн барьсан байж байгаа. Нэмэлт өөрчлөлт оруулах. Ер нь цаашдаа туул голыг хамгаалах тухай тусгай хууль гарах хэрэгтэй. Энэ дээр бол үнэхээр тууштай барьж авч ажиллана. За хүүхдэд холбоотой одоо товчхон хариулт гэсэн учраас хамгийн сүүлд манай эмэгтэй гишүүд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гаргацсан байж байгаа. Хүүхдүүд маань сүүлийн үед бол хүчирхийлэлтийг хүртэж байна. Одоо дандаа хаалганы цаана үлдэгдэж байгаа хэрэг за үүнтэй холбоотойгоор бол би яг хувь гишүүнийхээ хувьд нь олон хүн оролцож төрсөн хууль шүү. Хувь гишүүнийхээ хувьд энэ хууль оруулсан одоо яг тодорхой санд гэх юм бол гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг иргэн хүн заавал мэдээлдэг байх. Энийг хуулиар өргөжүүлсэн байгаа. За үүнийг бол ер нь одоо юу гэдэг ижээ аав хаамт олон найз нөхд нь бол тэрийг дандаа одоо шүн хаалганы цаана үлдэж байгаа хэрэг бол мэдээлж чадахгүй шүү. Үүнийг гэр чинь хамгийн түрүүнд мэддэг хүн нь бол иргэн хүн буюу хөршин байдаг. За үүнийг бол ингээд мэдээлдэг болгохоор энэ хуульд оруулсан байгаа. За үүний үр дүнд хүүхдүүд эмэгтэйчүүд маань хэрвээ гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол цаг алдахгүй таслан зогсоох
тэр боломжийг хуулиар нэгэд өгсөн үнд их баяртай байгаа. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн яаж студид манаас өөрийнхөө хийсэн ажил болоод илүү нийгэм рүү чиглэсэн энэ асуултуудад хариулсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Маш их баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгтээ намайг урьж оролцуулсан ууган баяртай их баярлж байна. Чухал яриг нэвтрүүлэг энэ төрөд өндөрлөж байна. Өнөөдрийн зочин улсын их хурлын гишүүн Саран Гэрэл байлаа.